нэхэхгүй хайрын юруутай Хүний хорвоод зардагтай төрж дууны хорвоод дууд сайхан амьдрын гэдэг нь уран бүтээлчүүд хамгийн нандин зүйлийн нэг нь одоо энэ юм л да. Энэ хоёр дууч маань хоёулаа мэргэжлийн дуучин, хоёулаа мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байгаа. Энэ мэргэжлийг бол бас нэлээд сайн эзэмшсэн юм мэргэжлүүд гэж ингэж ойлгодог. Завгүй хүний тухай ярихлаар их цаг хугацаа орно л доо. Манай эх орны 408 цагт тэдний хийсэн бүтээсэн юмнууд нь өргөн дэлгэр сонцогдож хүн ардын таашаал хүлээж байдаг юм. Сэтгэлээс зүрхэн хүрдэг ёо. Уцаач нэхэхгүй хайрын юруутай. Шин цомгоо бэлгэллээ л дээ. Их сайхан хийгдэжээ. Уран бүтээлч чи одоо бас уран бүтээлчнүүдээс сэтгэлгээр энэ юугаа харсан байна л доо. Манай ганчиг маань сайхан харагдаж байна. Манай Баттулга маань сайхан харагдаж байна. Тэгээ сайхан харагдахын зэрэгцээгээр сайхан дуу дуулж төмнөө баясгаж явна гэдэг чинь л одоо их л хой заяа да. Анхны гадаа бадарч өрхө тусгаарлаа. Амьсгал нэгдэн ичилдэсэн үрдийн хантайгаа жам ёсороо эргэлдэг. Төрийн хошоо шаналд ардын жүжигчин мөрдөржийн нэрмжтэй хэлийн цэргийн дуучин чуулгын гоцлуучин Монгол Улсын гавь жүжигчин Ган Чимэг гавьяат бид хоёр удаа бас хамтарч урамтэлд ороод 10 гаруй жил болсон байна. Улсын филармоны гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Баттулга бит хоёрын анхны уран бүтээл бол Тэнгэрлэг гэр бүл хэмээхийн сайхан дуугаар эхэлсэн. Би бол их бэлгшээдэг. Дуу гэдэг бүгдээрээ сайхан, дуу гэдэг сая бие түүхийг илэрхийлж байдаг. Яг тодорхой хэлбэл 2004 он анх төрийн шагналт урлагийн гавь сэтгэлтэн хүжүүн зохиолч, шарвын өвчм, мөн одоо нэрт яруу найрагч, зохиолч Батын лав сургууль шүлэг Тэнгэрлэг гэр бүл гэж дууг гэр бүлийн радио Монголын гэр бүлүүдэд сонсогчдод зориулж тухайд бүтээж исэн. Ачи бихчээ та ингээд хамтран дуулаач гэд надад хүсэл тавьсан. Гэтэ би эхлээд имэж исэн. Яагаад гэвэл ингээд Монголын гэр бүлд зориулсан энэ дууг дуулахад уран бүтээлчээс асар их хариуцлага шаарддаг. Авьяастай отгон жаргалтай одоо хамтран дуулаад хойдоо бас клиптэй их дурсамжтай юм эргээд харахад сайхан юм дурсамжтай юм урамтай байдаг. Баттулгач өөрөө говь хүний характер нь тийм их сериосны хүн шүү дээ. Маш их төлөв. Тэгээд альва юу гэдэг хэлсэн бол хэлсэн ярьсан бол заавал нөгөөдхөө биелүүлж ардмаа харчаа санаа намбардаг. Имийг маш их тийм цэвэрхэн сэтгэж идэг. Одоо яг энэ тайсны байдал гэдэг ч юм уу тийм их ирэмэран тийм биш. Одоо ер нь өөрийнх нь темперамент дээрсэн бүх юм дээр л харагдаад байдаг. Тэгээд альва уран бүтээл хийхдээ их сайн ярилцдаг. Тэр нь одоо боловсруулалт их сайн хийдэг гэсэн үг тийм. Тэр уран бүтээлч бид нар одоо нийгмээс л одоо сэдвээ олж авдаг. Ингээд хамтраад уран бүтээл барихад бол бас ганаагч маань их түшигтэй сайхан уран бүтээлч өөрөө мэдээж одоо төр төмөндө хүндлэгдсэн сайхан гавьяат цолтой уран бүтээлч байна.
Хөлийн цэргийн дуужинч болгын одоо урдаа барьдаг үе үеийн олон сайхан солист дуучдын нэг одоо эд дуулж байгаа юм сайхан уран бүтээлч. Дуулна гэж тэр дуунд өгүүлэгдэж байгаа тэр бүх үйл явдлыг аялгаугаар дамжуулж хүний сэтгэлд хүрэхийг л дуулах нь юм. Тэрнээс дуулна гэдэг маань өөрөөр чанга хашгир дууснараа сайхан дуулж байгаа юм биш. Хүн шивгэнж дууснараа сайхан дуулж байгаа юм. Хамгийн гол сэтгэлийн дуулалч нь хүнд хүрч байвал тэрийг би дуулж байна л гэж өөрөөр ойлгохоос өөр арга байхгүй. Харян далайн агн гангсан тансаг баян их нутагнын хүн ардын дуулан жаргасан хүслийн үлгий дэлхий ээж минь нөө эцэс цаяата шигтамтга эц харзаач хүндэн биширээ баян тансаг хүрстэ газраа ахтан махтаа мөргөн дуудая түмний заяаг өргөн хэлсэн түшиг баян эх газар минь үlis саяан хэлсэн урчнарив азар чимино баян тансаг хүрстэ газараа ахтан махтан мөргөн дуудая. За жил бүрийн намар монголчуудын хувьд бол хүнс тижээлээ бэлтгэх гээд их асар том кампанид ажил явагддаг. Тэгээд энэ газар тариаланчдынхаа алдрыг багтан дуулахын тулд тэдний хөдөлмөрийг одоо хүмүүст алдаршуулахын тулд бид нар тариан дөрөв гэж сайхан дууг одоо бүтээсэн. Шивчми мөнхийн ундрагата шин шүүсэн яхан хадагсан сайн бүхэн ухтан дэлгэрсэн сарвуулан уутаг эч минь эцэс цаяата шигтамтга эц харзаач хүндэн биширээ баян тансаг хүрстэ газраа. Ер нь манай хоёр дуучин бол тэр нь энэ юм байхгүй. Альж бүтээл дээрээ сэтгэл зүрхнээс ажилладаг, дууга утгажуулж дуулдаг. Та хүн саяхан тэр шин зэргийн намрын дурсамж гэдэг дуу дуулах нь бас телевизээр харсан байх ч удаа. Үнэхээр одоо хүний сэтгэлийг хөдөлгөж, сэтгэлийн утсыг хөндөж чаддаг ийм сайхан залуу уран бүтээлчд манд хамтарч уран бүтээлээ хийжээ. Миний ээжээ бол 5 хүүхэд төрүүлсэн л те. Гэхдээ яг нөгөө 3 нь ингээд ойролцоо төрсөн учраас 3-ыг ингээд нэг сайхан ингээд яг унтуулахаас өмнө ингээд үлгэрийн ном бариад уншина л та. Тэгтээ миний ээж бол тэр үлгэрийн баатруудын төр өөрөө амьалдаг гэсэн. Эртээ үрдийн цогт элдээ дэлдээ хоёр эрдэн дондог гэдэг дүүтэй байжээ гэл айгүй хөөрхөн уншина. Тэгэл ээжийнхаа ингээл үлгэр уншиж байгаа. Тэгэл гуруулаа ингээл бүүвэлэгдээд унтдаг байхгүй юу. Тэгээ тэр үе нөгөө нэг урлагийн 10 хоног нөгөө дикатууд гээд ингээ явдаг байсан шүү дээ. Тэгээ тэнд ээж мэ нөгөө бэлдэхтэй талиндаа хараад болно л та. Даннагара халхаа тайдаху гэл ингээд болдог. Тэгэл би нөгөө юм амаа цэвэрлж яхад ингээд ээж рүү харахаар ээж минь болждөг байхгүй. Тэгэл ээж минь ингээд намайг ингээд хараагүй ингээд хахад ээж минь ингээд үргэлжлүүлээд болдог. За тэгэл ээж бэлдээл гараад явгот за үргэлжлүүлээд би суу. Тэгэл яг ээжийг ингээд дуурайгаал явал. Келэлцэж яваа уйлсчи амдаралын түшиг болсон
Ер нь бол миний энэ урлагийн замд хөтлөх одоо энэ сайхан бүтээл амьлуулах цаашдаа урлагийн олон сайхан бүтээлүүдийг хийх энэ анхны суурийг бол миний ээжий тавьсан. Тэгээ миний аав ч гэсэн төвөр хүүхдийн хүмүүжил боловсролд маш их анхаарал тавьдаг байсан. Монгол Улсын тэргийн хошиошинт ардын жүжигчин Лувсан Жамбын мөр доржийн нэрмжид энэ чуулгатай уран бүтээлээ холбоод ган чимэг маань олон сайхан бүтээлээ тойруулсан байдаг. Сопрано хоолой бол өөрөө юм уянгалаг ийм хоолой. Тэгээ тэр дундаа гана хаяатын темир бол их гоё юм үнэн алдцтай их сайхан юм хичгэлэнтэй темиртэй. Дээрээс нь дууг яг ингээд чин сэтгэлээсээ дуулж үзэгчдэд ч гэсэндээ хүрхэхтэй яг чин сэтгэлээсээ бүх зүрх сэтгэлээ зориулж хүргэдэг ийм одоо гайхамшигтай сайхан уран бүтээлч. Халуун үеийн сүлэлдэхэн орчлоо. Тэгээд ер нь нэг сонирхолтой ямар ч бухимдлын үед хүн сэтгэл тавгүй байсан үед ч гэсэн ган чимгийн дуулахыг харах юм бол сэтгэл сэлмэж тайвширмаар их сайхан инээдэг хүнд нэг тийм тайвшрал өгдөг. Өөрөө уг хүн нь бол хүнтэй их нийцтэй энгийн бас алиа хошин тэр замнуудыг уран бүтээл дээр нь байдаг. Гэхдээ уран бүтээл дээр байна гэдэг чинь дуу болгон дээр тийм байх гэсэн үг шүү дээ. Ямар дууг яаж дуулах вэ гэдгээс нь шалтгаална. Бүсгүй миний хайр гэдэг энэ дуу бол 2015 онд бүтсэн. Нэг өдөр хөгжмийн зохиолч Мөнх Жаргал маань Монголын одоо эмэгтэй цөөхөн хөгжмийн зохиолчдын нэг сайхан ханийн дуу зохиочлоо. Таал энийг дуулж чадна гэдэг байхгүй. Яг ингээд энэ дууг ингээд дуулж ясан миний хань ингээд урдаас хараад нэг хөөрхөн баясцсан. Их сайхан дуу байна гэдгийгсэн л дээ. Даруухан сайхан дүрчиг миний хариг буудасан дүлгөө тайван иршроо занчи миний сэтгэлийг татасан келэлцэж яваа уйлсчи амдаралын түшиг болсон хэмэр таява эрзэрэгчин хөрхөн үрими цаяё бүсгүй миний зүрх сайхан чамда дурлахгүй саруу сэтгэлээрээ ирэх танхилашиг минь уйрасан ушиг ханхах ухаан хань минь ураг төрлиг минь хайрласан бүсгүй миний сайхан чамаа жаргал зовлон ээлх хорвоод хани ханамар тайтхардаг халуун үеийн сүлэлдэхэн орчлон хайртын хайн хрилэл дулаацтагаа бүсгүй миний сэтгэл сайхан чамаа хармалахгүй
зохгүй баялараагүй сайхан сайхан чамдаа сайхан сайхан чамдаа. Ер нь аливаа хүн төрөлхтөн гэдэг бол хүн төрөлхтний нүүр царай гэдэг бол тухайн улс орны соёл ямар байна уу гэж тийм ээ. Эдийн засаг ямар байна уу гэж ингэж хардаг гэж ингэж би ойлгож байгаа. Тэр тусмаа одоо энэ соёл гэдэг нь бол мэдээж хэрэг энэ өөрөө хөгждөг, мөхдөг тэр тусмаа дуулаачийн урлаг гэдэг нь бол оюуны хүний одоо хүн төрөлхтний оюуны хэрэгцээ шаардлагыг хангаж идэг юм. Нарийн зүйлтэй. Сүхбаатарын бат тулга энэ залуу ер нь аль багасаа л өөрөө бүх ажилд амжихыг хичээдэг. Тэнд FM энэ хөтлөгч хийж явдаг. Дуурин шатар дуучин байдаг. Тэр үедээ соёл урлагийн их сургууль сурч байсан. Ингээд өөрөө бол бүх тал дээр ажилдаа маш хичээнгү хандаж талд ажлыг амжуулахыг хичээж явдаг. Тийм сайхан уран бүтээлч. Тэр чанараараа уран бүтээл дээр маш нягхур нямбай хандаж ажилдаг. Бүтээлээ хийхдээ дуу болгонтой харьцаж ер нь дутуу дулмыг гаргадаг. Дууны уран бүтээлчтэй нуулцсан, уран бүтээлчдээс зөвшөөрлийн авна, юун тухай яаж дуулсан, яаж дуулах вэ, ямар цаг үе байсан гэдгийг маш их судалгаа хийж дуулдаг ийм уран бүтээлчтэй байгаа юм. сайхан цагаан үлсийг хайрлаарай салхины айсаар сарничгнаа Орчлон хайрлаарай гэж уран бүтээл миний дуулснаар энэ ерөөлтэй айлгуу цомогт орсон байгаа. За энэ дууг бол манай ард түмэн сайн мэдэх дуу. Монгол Улсын соёлын төвийн ажилтан Нараманд хах маань манай Баян Монгол чуулгын ахмад хөгжимчин, аргил гитарч ийм уран бүтээлчтэйд Мараа ахтайгаа бид хоёр бас нэлээд хэдэн жилийн өмнөөс хамдарсан уран бүтээл төрөв гэж ярьж байгаад надад одоогоос 4 бараг 5 жилийн өмнө энэ дуу хөгж ирсэн. Дуулах хувьд ч гэсэн их цэвэрхэн тэгэд хамгийн гол нь дууг бол сайн уурладаг. Яг дотоод сэтгэл рүү өнгөлгөж тэндээсээ гаргаж ич хүний дотоод сэтгэл рүү хийдэг. амьдралыг зүрхэндээ тэрвэрэн хайрлаарай Тэр одоо багийнх маань Боцохгавит маань дуулсан өөрийн гэсэн юм дуулдтай онцлогтой ингээд дуулсан учраас би бол бас нэг арай өөрөөр дуулах хэрэгтэй. Тэр утгаараа манай Морин өрн чуулгын одоо хөгжимчин, зохиол хөгжимчин мөн одоо хөгжмийн найруулагч Жавзаата одоо санал тавиад миний одоо хамтарч уран бүтээл төрөвдөг ийм уран бүтээлч дүү маань байдаг. Тэгээд дөрвөл хөгжим зориулж, тэгтээ дөрвөлдөө ийм сонгодог дөрвөл хөгжим зориулж энэ дууг одоо бичье. Тэгээд ийм бодрол ухаарал тал руугаа илүү одоо амьдралын ертөнцийг үзэх үзэл тал руу илүү хүмүүс анхаарч бодож тунгаахаар иймэрхүү хэлбэрээр одоо хөгжмийг нь хийж ер нь дуулч гэсэн тийм байвал яасан бэ гэж анханасаа бодож ингэж хийсэн. Тэгээд тэр маань бас онсон байх гэж боддог. нандин цэнхэр тэнгэрийг хайрлаарай намрыг бодон бүрхчгнэ ахархи насан өндөр авэж хайрлаарай нартын жам улаачхан айхорхи гонигтай сэтгэлийг аргадж хайрлаарай нулимстай нүдийг арчиж хайрлаарай чи бидний орчлон ганцхан шүү амьдралыг зүрхэндээ тэрвэр
амралт туяага хунчхнаа горхи залуухан амаргаан уучлж хайрлаарай замлингийн урсгал элэжхэн ай хорхи Гониг та сэтгэлийг аргадж харлаарай Үлмстэнүүдийг авчиж харлаарай Чи бидний орчлон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай сайхан цагаан үлсийг хайрлаарай салхины айсаар сарничхнаа горхи зоргоор олддоггүй амьдралаа хайрлаарай зовлон жаргал хуваачхан ай хорхи Гониг та сэтгэлийг аргадж харлаарай Үлмстэнүүдийг арчиж харлаарай Чи бидний орчлон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн хайрлаарай Чи бидний орчлон ганцхан шүү Амьдралыг зүрхэндээ тэврэн Дуучин гэдэг хүн чинь бас нэг өөр харагддсан юм шүү. Бас харагддсан. Батулга маань дуулж байгаа дуундаа өөрөө орж дуулдیں۔ Алдар цуутай хөгжмийн зохиолчдын бүтээлүүдээс гадна бас ер нь л өнөөгийн хөгжмийн зохиолчдын шинээр гарч байгаа уран бүтээлчдийн ч гэсэн дуунуудыг сонгож дуулдаг. Тэгэхдээ зүгээр нэг жижигхэн диапазонтай нэг ойр зүрийн шалдар болдор дуунуудыг ер нь сонгож дуулахгүй дээ. Болж л өгвөл дуулаачаас тэр хоолойны сараа, ур чадвар, тэр сэтгэлгээ, дотоод ертөнцийг нээсэн тийм том дуунуудыг бол онцолж дуулдаг энэ хоёрын уран бүтээлч маань онцлог гэж боддог. Ер нь бол өөрийнх нь сонгож дуулдаг дуунууд нь хүртэл жоохон тийм академик хэсгээс дуучнаас бас нэлийн дуулах гэдэг ойлголтын дээр өндөр шалгуур тавигдсан. Тийм их дуунуудыг сонгоод авах шиг байна. Ямар ч байсан одоо ханаагчтайгаа хамтраад уран бүтээл төрөвж явахд бол энэ дуулгаж байгаа сэдвүүд их үрсэн хэлбэрэл, их орон, хайны жил, үр хүүхэд одоо багшийн тухай дуу гэдэг юм уу энэ олон өргөн сэдвээр дуулахад бол мэдээж хувь уран бүтээлчийн өөрийнх нь одоо бие авч байгаа байдал гэдэг юм уу бас гэр бүлийнх нь байдал энэ бүхэн бас их нөлөөлдөг. Сайхан тогтсон гэр бүлтэй, сайхан ханижилтэй. Тэгээ бид нар бас одоо манай гэр бүлийн хүн тэгээ одоо манай ганаагч маань одоо гэр бүлийн хүн бид нар гэр бүлээрээ сайхан найзууд. 1980-аад оны дунд үеэр Монголын радиогийн бичлэгийн хэстүүд одоо бидний сайн мэдхээр бол Төв шуудангийн баруун жигүүрийн дөрөв давхарт байхад нэг жоохон охин ирж Монголын радиог Улаанбаатарчуудад шалгуулж исэн юм. Эвлэхэн дуучдаг хөөрхөнтэй болсгорхон энэ бол одоогийн хэлийн цэргийн дуужийн чуулган
Ослол дуучин Монгол Улсын гавьяач Чимгийн Ямсургийн ганц чимгийн Улаан бүчид чуулгадахтаа би олон одоо уралдаан тэмцээнд одоо хамт олноороо ингээд орж исэн. Ер нь болоо тэгээ урлагийн ертөнцийг яг улаан бүчид байхдаа би одоо мэдэрсэн. Дуулаачийн хувьд бол одоо мэдээж одоо сайн одоо манай Монголын шилдэг одоо сопрануудын нэг гэж миний хувьд ойлгож явдаг. Салгисан шуугантай хүслийн чигүүр дэлгсэн дуулянтай хүмүүний алтан түүхэнд цуудаа хүслийн чигүүр эрдмийн сургуйлтай билгийн далаад замчилсан хөтөж та бэцэн оюунд минь тэгээ хайрсан та Монгол ухаантныг дэлгэрүүлэгч ачтан та мэргэд төрүүлсэн ухаантан багш минь та Энэ одоо Монголын сайхан үе үеийн багш нартай бүхий сайн сайхныг хүсэж байна. Та бүхэн маань бидний амьдралын одоо гол чиглүүлэгч хүчин зүйл. Энэ нийгмийн амьдралын үндсэн суурийг тавигч хүмүүс шүү. Тийм учраас та бүхэн маань урт насалж удаан жаргаараа тэгээд олон сайхан шавнар цааштай төрүүлээрэ гэж өрөөй. Монгол ташай зарим уран бүтээлчид дуу хийх амархан гэж боддог л да. Дуу хийхэд амархан юм шиг боловч дуу бас их адармаатай тийм бүтээл шүү дээ. Тийм болохоор зөв дуунд хандах хандлага манай уран бүтээлчдийн хандлага жигэс сайхан байгасаа гэж боддгийн. Тэр дундаа өнөөдрийн ярьж байгаа хоёр уран бүтээлч бол энэ тал дээр бол үнэхээр сайхан. Яруу найрагч хөгжмийн зохиолч хоёрын бүтээлийг ард түмэнд хөрвдөг гол хүн нь бол одоо дууч. Дуулалтын хувьд, сэдвийн хувьд, илэрхийллийн хувьд бол бас нэлээд юм онцлог дүэт байж чадж байгаа болов уу гэж бодож байна. Тэр ч утгаараа одоо үзэгч сонсогчдод ч гэсэндээ нэг сэдвтэй дуунууд биш, арай өөр сэдвийн дуунуудыг сонсоход бас сонирхолтой болов уу гэж боддгоо. Баритон хоол бол ихэвчлэн бас баруун тийшээ баруун одоо манай баруун талын аймагудаас төрөөд байх шиг байна. Тэгээ энэ бол яхаар байхгүй л одоо байгаль нутаг уул устойгоо холбоотой байдаг болов. Минь хүсэл биелж байгаа нэгэд өрчмө үрэг хүний дайтай явхад дуртам бол цагт нэгэд өсдөг байхгүй. Энэ бол уул усыг гэтлгээд ээж байгаа сүүдрээс холдуулж байгаа наран дээж байгаа тийм их хайрын тухай. Ерөөлтэй аялгуу цомогт хамтарсан цомогт багтсан
Одоо би даасан миний хувьд бол би даасан 5 уран бүтээл оруулсан байгаа. За энэ 5 уран бүтээлээс морин уран чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, одоо төвшин сайхны хөгжим, за мөн Монголын зохиолчдын эвлэлийн шагналт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Гомбожовын шүлэг Энерлийн далаа ээж гэж дууг та бүхэндээ бас өргөн барьж байна. Та бүхэн хүлээн авна уу? Дэлхийн хэцээжинд ямархан яваг минь дэрэгдээ байх шиг зөнгөөр мэдрээд цайлган үрэн ороод ирнэгээд цагаан аягаалж хүлээдэг таныхаа Утмала цараг тандамдаа мишэлгээд Орсох дуумдан уяраж явъя ээжээ Үрийн минь үис үтж байвал Өөрийн хүсэл биелж байгаа нэгэд Өрчгөн үрэг хүний дайтай явхад Өнийн цаяан тэгшэрдэг таныхаа Ортмала цараг тандамдаа мишэлгээд Орсох дуумдан уяраж явъя ээжээ Итгэлийн наран уяаядаад Энерлийн далаа хайраараа өсгсөн Ерөөлтэй үрсэн зүрхэндээ жаргаж ертөнц бүтээсэн Урхан таныхаа Утмала цараг тандамдаа мишэлгээд Орсох дуумдан уяраж явъя ээжээ Утмала цараг тандамдаа мишэлгээд Орсох дуумдан уяраж явъя Сайн шүлэг өөрөө аялуугаар чирж ирдэг. Одоо тэр найрагч хөгжмийн зохиолч сэтгэлгээр хийсэн бүтээлийг тэр дуучин тэгж бараг тэр хоёроос нь тийм ээ илүү мэдэрч илүү сэтгэл гаргаж хүргэж байгаа гэдэг бол хамгийн том ачаал үүсэж байгаа нь дуучин гэж ойлгох байна. Ер нь уран бүтээлч хүн гэдэг бол уран бүтээлээс уран бүтээлийн хооронд хөгжиж дэвжиж байдаг. Энэ бололцоог олгож байдаг хүмүүс бол хөгжмийн зохиолчд, яруу найрагчд байдаг. Монгол Улсын гавьчийн ган чимэг маань олон жил их сайхан дуулаж, хүн ардаа баярлуулж, тэрний хажуу өөрөө бас сэтгэлийн цэнгэл идэлж тэрнээсээ явдгийн нэг жишээ нь олон сайхан уран бүтээлээс та бүхэн үзэж танилцсан гэдэгт итгэлтэй байна.
Тэгээ манай дуучин Ганчимэг бол Хэлийн цэргийн дуу жинжуулахад анхан ороод одоо 15-6 жил болж байна. Элчин одоо ийм цэргийн одоо уран бүтээлч Ганчимгийн хувьд бол одоо энэ 10 гаруй жил ажиллах хугацаанд бол Монгол улсын одоо дархан хэлэлцээрт ажиллаж амьдарч байгаа элчтэй уран сүлээр үйлчлэх ажилд бол одоо маш их итгэвч харамалтай оролцож ирсэн ийм сайн уран бүтээлч. Энэ бол манай Өнөө цагийн сайхан дууштай нэг ямар ч дуу сайхан дуулдаг, ямар шийдэл сайхан хүнд сайхан инээмсэглэл урам өгдөг, дууга утгажуулж дуулдаг. Үнэхээр л одоо тэгшхэн сайхан дуучин гэж би энэ дуушныг шавийнхаа хувьд ч гэсэн дуушныхын хувьд ч гэсэн их хүндэтгэж эрхэмлэж явдаг. Манай улаан бочуулгаас олон сайхан дуучид гарсныг нэг нь бол манай Ганчимэг дээ. Ер нь цэргийн уран бүтээлч байна гэдэг бол бас их хариуцлага шаарддаг. Яагаад би Хэлийн цэрэгт дуучнаар орсон бэ гэвэл манай өвөө цэргийн нисэгч байсан. Эх орны дайны үед бол бүхэл үйл ажиллагаанд нь оролцож байсан. Тэр утгаараа миний цуснд тийм ирэлхэг, иршүүд зан чанар бий болсон юм шиг байна. Домгийн шууд нарда бүж хөрсөн Дорнод хэрийн дагшин толгойд минь Хилчин бидний сайхан хамгаалсан Хахын годын цэцэгт хүндимэ Эх орны минь гэрхийнэ Хадун тангарга Бэлтгүшгэн бичдүүлээсэё Өвгдийн амар өртөж татсан зурвас Өмнөд хэрийн шаргал хязгаарми Дайчин биний сайхан хамгаалсан Танай манхан эсэн ширхэгми Хатлан өмөрсөн тэрхийдэ Харотхмас тэцэрэг эрчүүд Хадунгай хатан зүрхэндэ Хайрын захтаа бичлүүлээсэё Аниртай баруун хэрийн сүрлэг уудас минь Байдагч бидний сайхан хамгаалсан Баян хайрхан цастаа минь Хатлан өмөрсөн тэрхийдэ Харотхмас тэцэрэг эрчүүд Хадунгай хатан зүрхэндэ Уняат хөвчөд цагаан манан татсан Умурт хэрийн агдаг тайгми Цэрэг бидний сайхан хамгаалсан Цэнхэр уняат уданд хязгаарми Эцэг дээцийн аймгийн үтэй Хадунгай хатан зүрхэн
болоод 10 гаруй жил одоо ажиллаж байна. Энэ хугацаанд бол одоо Монгол улсынхаа даргын хэлэлцээрийг бол 4-5 удаа бол үндсэндээ тойрцсон юм уран бүтээлч. Ер нь багаасаа их дуул хавьяастай их тийм сайхан инээдэг тийм хүүхэд байсан. Хизээний л Төмөн Дэмбэрэл багч юм уу одоо нэг алдартай дуучны дуурайгаа дуучдаг. Гэхдээ тэдэнд хүрэхгүй ч гэсэн тэдгээрийн тэр донж маяг өнгийг бол их олж дуучдаг. Тэгээд дуул хавьяастай тийм хүүхэд байсан. Намайг 4-р ангид багт миний аав манай ганаа ерөөсө энэ дуучин болох юм шинжтэй юм байна. Одоо энэ төв шуудан биш үү? Тэнд очиж Пунцуг алын хөгжим хуу шааны шүлэг ээжээ дурсна гэдэг төг би Төмөн Дэмбэрлэгод дуурайгаад дуулдаг гэсэн л та. Тэгээ тэрнгээрээ би шалгалт өгсөн. Тэгээд буян ишиг багш минь намайг айгүй гоё өхөөрдөөд тэгээ намайг үнсээд сайн дуучин болоорой гэд чуулгатаа авч ийсэн. Тэгээ соёл урлагийн их сургуулийг төгссөндөө Монгол улсын гавьяа төгш Цэрэнпилийн Ерөө гэж агуу хүний удирдлагаар төгссөн энэ дууч маань үнэхээр сайхан мэргэжлийн дуучин. Хоолойны сараа сайтай, айлчин хөдөө төгшин дуурдаг. Тэгээд дуугаа их сайхан утга жуулж дуулдаг. Ийм сайхан дуучин өнөөдөр бидний дунд байж сайхан уран бүтээлээ тойрож явна да. Бодрол ухаарал тээсэн сонсоод нэг удаа сонсоод ингээд оргиод даргаад өнгөрөх биш. Тэр дууг сонсчоод эргээд хүн дараа нь амьдралдаа гэдэг юм уу ажил үйлстэй эргэн тойрондоо хандах хандлагатай заавал нэг юм мессеж авч үлдэхээр юм ухаарал тээсэн ийм уран бүтээлүүд үзэгч нар илүү анхаардаг болоосоо гэж би зөвхөн бүтээгдэхүүндээ дотроо бол боддог. Гэр бүлийн сайхан амьдралыг цогцлоогч үр хүүхдийн ирээдүйн сайн сайхныхаа төлөө тэр ирээдүйн төлөө тэмүүлж байгаа тэр тэмүүлжийг л үнэнхүү манай хоёр дуучин маань яруу судаар гаргаж өгсөн шүү дээ. Тийм ч учраас нийгмийн алга цэцлэлтийн их хайраар шагнуулж байсныг би олон удаа сонссон юм байна. Сайтын үр билээ сэтгэл сайтын үргэлжлэл билээ ихийн хайраар цангаагүй билээ эцгийг номроор дутаагүй билээ Утмыг минь битгий сэвтэгэр Урмыг минь битгий хугалаарай хөөмэ Битгэлийг минь буалдаарай урмэ Битгэлийг минь битгий энтлэрэ хөөмэ Санаа сайтын үр билээ Сайтын үргэлжлэл билээ Нарны дагар гансраагүй билээ Сарны дагар ганцардаагүй билээ Утмыг минь битгий сэвтэгэр үрмэн Урмыг минь битгий хугалаарай хөөмэн Үслийн жодоо өргөөрэй үрмэн Хүний дайтай яваарай хөөмэн Сайтын утам билээ Үйл сайтын угсаа билээ Мөрөдлөр юрөдөр өссөн билээ Юугаарч дутаагүй билээ Утмыг минь битгий сэвтэгэр үрмэн
bitgere kume Otmay günü bitgi siftegere urme Ormay günü bitgi folara kume Sidin çalar gore urme Kuni aka yabana kume Sidin çalar gore urme Kuni aka yabana kume Otmay günü bitgi siftegere urme Hüsmin çalar gore Би энэ баталгад итгэж явдсан шүү. Итгэж явдیں۔ Итгэлийг даах хүн гэж даахгүй хүн гэж бас байдیں۔ Баталга маань энэ итгэлийг дааж чадах хүн, дааж чадах дуучин гэж би боддیں۔ Хүнтэй ярьж чаддагтай адилхан хүний дууж чадна гэдэг чинь бас их авьяас шаардлагатай, их хөдөлмөр шаардлагатай. Дуугаа судлана гэж бас байна. Дуугаа судалж дуулдаг дуучин байхгүй дээ. Ноднонгоос хойш одоо манай ганаа гавьтын санал хоёулаа ерөөсөө хамтарсан цомгоо юу яасан байдгаа. Тэгээ нэрээ бодоодсэн чинь 10 гаруй жил хамтраад дуулсан уран бүтээл цомог хийх ёстой юм байна гэдэг. Ингээд хамтарсан 8 дуутай тус-тусын одоо гоцол 5 дуу ороод 18 дуутай буюу бүрийн хэмжээний одоо юм цомог гарсан. Ингээд ерөөлтэй аялгау нэртэй цомгоо одоо энэ 100 гар дээр аваад удааг байна. Тэгээ сайхан ерөөлтэй аялгау гэд дуу төрсөн. Ээжийн минь надад аялсан тэр бүүэн дуу бол миний ажил амьдралыг айгүй гоё дардан гэрэлтэй. Ээжийн минь намайг одоо баг байхад одоо зүрхэндээ одоо баяртай, нүдэндээ галтай тийм сайхан аз жаргалыг надад өгсөн. Идэх насны замыг чиглүүлж Битүүрийн хамтран гаргасан ерөөлтэй аялгау цомог бол бас нэлээд хэдэн нэр бүхий студ продакшны уран бүтээлчтэй одоо хамтран ажилласан байна. Тэгээд дуувчлагийн одоо эхийг хөгжмийн продюсер аранжировщик Монгол Улсын соёлын төрийн ажилтан Алтан уяг анир студийн хөгжмийн бас найруулагч Пүүжэ манай Прудов маань байгаа. За энэ хоёр дээр бол одоо голчлон уран бүтээлүүд ихэнх нь хийгдсэн. За гэхдээ одоо давхар Nature Sound студ байна. За энэ бол 2004 онд дуулагдсан Тэнгэрэл гэр бүл дуу. За Color Music, New Star, Айдан студ, Light студ гэдэг энэ студ болгоны цаана маш олон уран бүтээлчдийн хүч хөдөлмөр шингэсэн. Тэгээд цомогт одоо хамтран ажилласан хөгжмийн найруулагч, продюсерууд, хөгжмийн найруулагч нар, хөгжмийн зохиолчид, яруу найрагчид хамтран уран бүтээлд өрөөсөн мөрх уран бүтээлчтэй одоо талархал дэвшүүлж байна. Онцгойлон хөгжим судлаач Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн буян шиг багштай. За Монголын үндэсний олон нийтийн радиогийн дэргэдэх хүүхдийн Улаанбаатар чуулгын одоо бяцхан авьяаслаг уран бүтээлчд үнэртэй, найрал дуучтай. Монгол Улсын филармоны морин өрийн чуулгын уран бүтээлчд, симфони оркестрийн зөөгөл хөгжимчид, за Хэлийн цэргийн дуучийн чуулгын найрал дуучид, мөн Хэлийн цэргийн дуучийн чуулгын одоо найрал хөгжимчид. За мөн одоо бас энэ ерөөлтэй аялгау цомогт хамтран ажилласан студ 11 одоо студийн захирал гэрэл зурагчин одоо Ганул Зүй гэж Монголын нэртэй гэрэл зурагч уран бүтээлч найзтай гэд дурдаад байвал маш олон хүмүүст талархал дэвшүүлэх ёстой. Ер нь уран бүтээлч хүний уран бүтээл болвол тий яг тухайн хүнийхээ одоо амьдралыг дагдаг. Тэр хүний ертөнцийг одоо үзье гэх юм бол тэр хүний ертөнцөөр аялаа гэх юм бол уран бүтээлээр нь л аялах ёстой. Удахгүй энэ намар цомгийн баяр хамтарсан тоглолтыг хийхээр төлөвлөн ажилдаа ороод бас нэлээд завгүй ажиллаж байна. Дууг дуулахыг сонсож мэдрээ гэвэл ерөөлтэй аялгау тоглолтын дээр ирж сонсох. Тэр л хамгийн үнэтэй л баг. Энэ бол гайхалтай тоглолт болно гэж бодож байна.
Энд бол одоо энэ тоглолт бол мэдээж хэрэг мэрэгжлийн одоо хоёр том уран бүтээлчийн чадварыг харуулсан. Хоршин дуулна гэдгийг яаж дуудгийг ашаад баталгаажуулжныг харах дууны сайхантай бас учрын золгож өөрсдийнхөө оюун ухаанаа сэтгэлийн тэнгил идэж бас хүрэлцэн ирэхэд та бүхэнтэй бас хүсч бас өрөөмөр байна дээ. Цаашлаа ч гэсэн олон сайхан шилдэг бүтээлүүдээ гаргах нь мэдээж хэрхэн тэгээд хоёр дуучиндаа уран бүтээлийн амжилтыг хүсье. Энэ хамтарсан цомгоо өрөөлийг бэлэгдэж аялгүй бүхнийг урлаж энэ цомгоо өрөөлтэй аялгүй гэж нэрлэсэн юм аа. Явахын өчгийг сүүлэж цөөлөн айлгуун давхарал хөвөрцөн амьдрал өдөө